За сайн мэцгаана уу бүгдээрээ. Йогийн ач тусыг таниулах зорилготой подкаст эхлүүлж байна. Өнөөдрийн маань энэ подкастэнд манай йогийн төвөөр суралцж байсан гайхамшигтай мөнхчин байна ирсэн байна. Сайн байна уу? За тэгээд хоёулаа чинь 3 удаа төрсөн. Ер нь эхний 2 дээрээ йог хийж исэн билүү? Үгүй би ерөнхийдөө эхнийхээ хүүхдийг айгу залуу багтаа гаргаж исэн. Тийм болохоор тухайн үед нөгөө дасгал хөдөлгөөн гэж яг сайн мэдэхгүй. Тэгээд дөнгөж нөгөө оюутыг сургуулаад төгсчихсэн болохоор тийм мэдэхгүй байсан. Хоёр дахь хүүхд дээрээ болохоор нөгөө ажил гээд явсаар агаад бас нэг тийм дасгал хөдөлгөөн гээд мэдэхгүй. Тэгээ одоо гурав дахь хүүхд дээрээ болохоор ерөнхийдөө ээж нар чинь бас айгүйх нөгөө дасгал хөдөлгөөн хийдэг болсон байна. Энэ сайн муу гээд нөгөө мэдээллүүд айгүйх болсон учраас мэдээллийг ингээд сонсоод тэгээд за ер нь йог хийж эхлүүл зүгээр юм байна гэж бодоод тэгээд йог хийж эхэлсэн. Жирээс одоо 3 дахь төрөлт дээрээ йог хийгээд өөрчлөлт байсан уу? Ер нь ямар хөө байсан бэ? Мэдээж байлгүй ах уу? Ер нь бол би тийм бага хэмжээгээр спорт орол хичээлдэг байсан. Усан зэлэгч байдаг юм уу? За бага хэмжээгээр фитнесч байдаг юм уу? Спиннинг энтергээл бас нэг турах зорилготой эмэгтэй хүний нэг тиймэрхүү одоо асуудлууд байдаг шүү дээ. Тэгээ тиймэрхүү ерөнхийдөө дасгал хөдөлгөөн хийдэг. Йогыг бол би яг үнийг хэлэхдээ сонирхож бол огт үзэж байгаагүй. Тэгээ яг манай ээж их чинь тэр йогт явдаг. Тэгээ намайг йогт яваач ер нь их гоё штэ гэдэг. Тэгээ надад болохоор нэг тийм яг үнийг хэлэхэд нэг жоо уйдгартай юм шиг. Ингээл нэг тийм намуу хаян дээр ингээл хөтлөөл ингээл нэг тийм хүс гарахгүй юм шиг нэг тэгж боддог байсан. Айгу буруу бодож ирсэн юм байлээ уучлаарай. Тэгээд тэгээ ингээд йогдоо явж эхлээд яг хаа зөндөө олон хүмүүсийн юмыг сонсоод за ер нь жирэмсний йогд ер нь явал зүгээр юм байна гэж судлаад тэгээд энэ төвийгөө сонгоод ирсэн. Тэгээд явж байгаа хувцастай бол ерөнхийдөө миний хувьд бол айгу баг нэмсэн. Бас эрүүл мэндийн бас шалтгаан байсан. Баг нэмэрээ гэд эмчийн заалтаа байсан. За тэгээд тэрнийхээ дагуу ерөнхийдөө дасгал хөдөлгөөн хийж эхлэе гэж бодоод йогдоо явж эхлээд тэгээд жирэмсний хугацаанд бол айгу баг нэмсэн. Тэгээ хордлого энэ төр бол ерөнхийдөө байсан. Гэхдээ айгу баг одоо байсан гэд хэлчихвэл одоо зүтгүү буруутгах. Ер нь бол миний хувьд бол хөдөлгөөн хийж эхэлснээрээ ерөнхийдөө сэтгэл санаа маань өдрөг болсон, орой унтах нойрны чадвар маань сайжирсан. Тэгээд ажиллаа давхар хийжсэн болоод тэр үнээх тийм ахтар нөгөө ингээд жирэмсний тийм бухимдал энэ төр маань ерөнхийдөө айгу бага байсан. Тэгээ бас айгу буруу амьсгалж исэн юм байлээ. Тэгээ тэрийг бас мэдчих авсан. Хоёулаа чинь жирэмсний явагт бас тэгэж удаан явсан шүү дээ. Ерөнхийдөө ээжүүд маань төрөх сараа тулгаад 1 сар явдаг ч юм уу. Эсвэл төрхөөс өмнө нэг хэдхэн хийж үзээд төрдөг. Манай мөнхчингийн хувьд болохоор 4 сарын турш ерөнхийдөө төрөн төртлөө явсан тий. Энэ хугацаанд жирэмсний йогийн дасгалаас мэдэрсэн зүйл ч юм уу. Анх ирсэн төсөөлөл нь яг боддороо ямар санагдсан бэ? Тийм анх бол би нөгөө түрүү хэлжсэн шүү дээ. Удгартай ч юм шиг тий намуухан ая гээл. Тэгээ хүн жирэмсэн болохоор яалтчгүй айдуу зөөлөө хөдлөх намуухан болох гээл тиймэрхүү юмнууд бол байдаг. Шаардлагатай. Тэгээд ерөөс үхээс гарахгүй байх гэж би боддог байсан байхгүй ягаад ч мэдгүй. Тэгэл нэг намуухан аян дээр нэг намуу хөдөлгөө гэдэг. Тэгсэн чинь айгүй хөлс гарсан. Сансныг бодоход. Тэгээд маш их хүнд тийм одоо булчингийн ажиллагаа шаардсан дасгалууд тэгээд бодож ирснаас айгүй тийм сонголтууд ихтэй тэгээд нөгөө нэг пауз аваад нөгөө одоо байрлал аваад тиймүүдээ тэнцвэрийн дасгалууд энэ төр хийхээр айгүй тийм ингээд сандраад хөлж ичрээд ч юм уу тэ эхний үед бол нэг тиймэрхүүдүүд байдаг байсан. Миний хамгийн хэцүү байсан нь болохоор малаа сан. Сууж чаддгүй аюу хэцүү байсан. Тэгээ гиз тулчаад ингээд тэгээд ерөөхдөө анхныхаагаа бодвол 4 сарын хугацаанд бол би бол харцангуй сайжирсан байх гэж өөрийгөө боддог. Сонголт болон амьсгал тэгээд йогд ирэхээр хүүхд маань ч ихсэн аюу тайван болоод тийм дуртай байдаг байсан. Яг нөгөө малаа санаа хийх гээл яхаараа би шууд ингээд нөгөө яг тэнд хийдэг байсан шүү дээ. Яваал очичдаг. Тэнгүүт нөгөө айгу бие засах тэр чадвар нь айгу сайн тий. Яг ингээд энэ хэсгийг гэлэнгүүт өөрөө ирэхгүй ингээд өөрөө бас ингээд тасраад хичээгээл уг нь эргээд одоо бас йогдоо явъя гэд бас бодоод байгаа. Хүүхдээ жоохон том болгож байгаа. Тэгснийхоо дараа ер нь одоо санаанд нь орсон йогийн дасгалуудаас гэртээ хийж байгаа юм.
За яг үнийг хэлэхэд бол би нэг хаахтар хийхгүй байгаа. Яг зүгээр хөнгөн одоо нуруу ингээд чихлэх маягтай нуруу ерөөдөө өвдөд бүгд манаас томорж байгаа болооч тэр нөгөө тэврээд явахаар тэгэхээр бас жоохон нурууны сумбалтай дасгалууд одоо нөгөө тохоо байрлал тэрэгтэй тиймэрхүү юмнуудыг бол тийм мундаг хийхгүй ч гэсэн зүгээр хөнгөнөөр бол хийж байгаа. Нурууны хажилыг гаргах зорилготойгоор гэх юм уу. Манай ангийнхан ч тэгээд айгүй хөвгчлөлтэйсэн шүү дээ. Тухайн үедээ ер нь айгүй хөвгчлөлтэй анги байсан. Дуусаал хичээлээ дуусаал тий хоол идэл яриад хоол идэл кофе уугаал бөөндөө бужигналтаал гараал явдаг байсан. Тийм тэгээд бас энэ төвийн надад бас нэг таалагдсан юм нь юу байсан гэхээр барай байсан. Тийм би бас булчаа айгуу чангарсан. Тэгээд явган их явдаг. Ер нь одоо ч гэсэн ер нь явган айгуу их явдаг. Тэгээд нөгөө жирэмсэн болоод тэр нурууж хилээд ингээд биений булчингууд ингээ айгуу чангаралтай байгаад байсан. Би барайнда 14 хоногт нэг удаа ерөнхийдөө айгу итгэвтэй явдаг байсан. Тэгээд жилийн айгу гоё гараад амраад тэгээ барайны ихч манаас их гоё яриа өрнүүлээд тэгээд ерөнхийдөө бас их гоё амардаг байсан. Над барайас энэ төвийн бас нэг давуу тал нь хажуудаа барайтай болохоор нэг заавал барай руу яваал, нэг бол заавал яг руу яваал ингээл 2 3 тийшээ явахгүйгээр нэг газараа бүх юм байсан болохоор бас их таалагдсан. Яг анх ингээд хичээл дээрээ ирээд ямар санагдсан бэ? Йогийн хичээл дээр ирээд. Анх йог гэдгээ би өөрөө мэдэхгүй юм чи. Юу хийхээ мэдэхгүй. За ямар тач яах уу гэл би нөгөө пэйж хуудас руугаа бичсэн. Тэгсэн за та нэг эртүүцтэй би дэвтэйх ингээл тэгсэн. За тэгээ жирэмсний эртүүц болтохгүй. Тэгээ хайж байгаа жирэмсний эртүүцийг нэг олж аваа. За нэг би дэвтэйх ингээд тэгэл ирсэн. Тэгээд хөлнөцгөө орох юм уу, амьстаач орох юм уу те нөгөө мэдээлэл авахгүй яг яхаа мэдэхгүй. За тэгэл үүднийгч маань огтож аваад за чи хувцас таваараа ингээд хувцас болоо ингээд гараад ир цай авах уу яах уу 0 ороорой гэл за гэ тэгэл жоо ангийнхнаасаа санаа зовоол ичээл гэх юм уу хамгийн буланд очиж суугаал тэгэл анхныхаа хичээлийг хийлжсэн. Тэгээд ерөөдөө би аюу мэдэхгүй юмнууд аюух байсан. Тэгээ багш ингээл за тийм байрал аваараа ингээрээ одоо амьсгалаа уужаа гэл ингээл амьсгалын интертэй ингээл юмнууд хийхийг яахаа мэдэхгүй. Нүдэн энерэ гэл тэнгүүт нүднийгээ болонгаар ангийнхныгаа нэг хараад багшиг нэг хараад нөгөө хөдөлгөөнөө мэдэхгүй юм чинь. Тэгэл за нохоо ширээ за ингээрээ ийм байрлал хараад заагаар одоо тэрийг кактус энтер гэл тэнгүүт одоо юу хэлээд байгааг мэдэхгүй. Гайхаад багшиг хараад уртлынхаа ангийн хүүхдээс нөгөө хичээл уулна гихчээд нөгөө эхний сар бол би бол сайн уулгч байсан. Уртлынхаа ээжийг хараад нэг бол багшиг хараад яах уу гэл мэдхгүй тэгээд өнгөрсөн. Тэгээ 2 дахь сараас арай гайгүй 3 дахь сараасаа багшийн хэлсэн дасгалуудыг бол ерөөдөө толгойд орсон. Ерөөдөө жээжинд орсон байсан учраас яг мэдээд яг нүдэн анаад өөрийгөө мэдрээд гэх юм уу те тэгээд хийж хэлсэн. Тэгэхээр бас нөгөө яг энэ йогийнхоо учир утгыг мэдэртэл бас нэг хэдэн сар зарцуулагдаад байна. Сар бол тэх юм байлээ. Тийм шууд ороод одоо яах юм кактус мактус гэхээр юугаач мэдгүй юм чи. Тийм шүү. Тэгэхээр харин нөгөө ээжүүд маань хит их тулахгүйгээр ерөнхийдөө л нөгөө дийлэнх нь бас нөгөө ажиллаа хийж таарад байгаа болохоор декретээ авах хүртлээр ажиллаа хийж агаад тэгээд нилээн ингээд тулгаад ерөнхийдөө манад хандж байгаа ээж чинь 34 5 7 хоног болцсон юм нэ. Одоо йогд явъя гэдэг. Тэгэхээр яг энэ нөгөө төрөх хүртлээр энэ хугацаанд жирэмсний йогийн дасгалд хамрагдаж болох хэдий ч яг тэр хугацаа маань арай жоохон богиндоод идэг. Тэгээ яг эхний хэдэн дасгалыг бол яг ээжүүдийгээ ирэхээр харуулдаг те харуулад тэгээд нэг 2-7 хоног өнгөрсний дараа ээжүүд маань яг дасгалаа өөртөө суулгаж аваа. Тэгээд яг өөрлөгөө төвлөрөөд хийх боломжтой болдог. За тэгээд нөгөө олон сар явж байгаа ядаас ч юм бас нөгөө би нэг ингээл төрхийг хүлээгээл те төрүүлээл олон ээж төрүүлж байгаа юм шиг гисэн. Одоо би ч бас яг энэ төвд явснаар бас найз ээжүүдтэй бас болсон. Хамгийн ихэнд болохоор би хамгийн бага сартай ээжээр орж ирж исэн жирэмсэн. Тэгээд манай яг урдуур суудаг ээжүүд болохоор нэлээд том болцооцсон байсан. Тэгээд одоо эхнээсээ бараг одоо манай хүүхд чинь 4 сартай гэхээр эхнээсээ бараг 6 сартай ээжүүдтэй найзууд байгаа. За тэгээд хамгийн төгсгөлд нь би болсон ч хамгийн том сартай. Тэгээд бага сартай ээжүүдтэй бас найзлаад тэгээ ерөнхийдөө 2 тим групп байгаа. Би тиймөө чат өчтдөг. Тэгээ би нөгөө арай дээшээ сартай ээжүүд рүүгээ за та хэд яаж ин бор хоолнд орж ийн үү энийг яах вэ тэрийг яах вэ вакцин илэхээр яаж ийн гэл нөгөө хэдээсээ нөгөө
зөвлөгөө авах маягтай. Аха. Тэнгүүд нөгөө сарын ээжүүд болохоор одоо нөгөө за яаж ийн вакцин хэлэхээр яаж ийн ч гэдэг юм уу те. Одоо хүүхдэд чи ямар өөрчлөлт гарч ийн гэж нэг тиймэрхүү яг нэг тийм дундын тийм байна. Урьдчилж ингэж мэдээлэл авангуудаа нөгөө хэдтэй өөрөө мэдж байгаа бол нөгөө хэдтэй мэдээллүүдээсээ давхар хуваалцаад ерөөдөө яг ээжүүдээ. Тэгээ бидэд уулзъя гээд бас бичээл чат бичээл ерөөдөө хүүхдүүд тэгж ийн гээл зургаа солилцоол. Тий ер нь холбоотой энэ яг явснараас багштайгаа бол найз ээжүүдтэй ойролцоо төрсөн учраас найз ээжүүдтэй олцсон бас их сэтгэл санаа тийм байна гээл манай ээжүүд ч юм уу чи яагаад гिचүү гээл бидний тоорондоо юм бичээл те хүүхдэд тэгчлээ одоо яах вэ гээл тэр зүгээр юм уу гээл нэг нэгэндээ зөвлөгөө өгөө те тэгэхээр найзуудтай болоод бас их гоё яага нөгөө төрчөөд одоо нөгөө нялх битэй байж байгаа гот чинь хичнээн найзууд байгаа ч гэсэн манай найзууд одоо төрөөгүй болоос яриа нисдэг зөрөөд байдаг шүү дээ. Тэгэхээр яг ижил сартай ойролцоо төрсэн ээжүүдтэйгээ яриа өрнөлөх юм уу тэр үед л ерөөдөө найзууд болчоор бас их мэдээлэл солилцоод амархан. Тэгээ би бас одоо ингээд 7 жилийн дараа төрж байгаа болохоор юмнуудаа мартцсан. Хичнээн ээж ч гэсэн юмнуудаа мартцсан байд юм байлээ. Тэгээд ерөөдөө бас ойролцоо сар төрсэн ээжүүдтэй болохоор бас яг мэдээлэл солилцоод тэгээ юм гэдэг чинь амар хурдтай хөгжөөд бүх мэдээллүүд чинь ингээд солигдоо шинжлэгдсэн учраас тухайн үеийнхээсээ ингээд бас зөрөөд идэм байх. Одоо хоолнд оруулах ч байдаг юм. Одоо манай хүүхд ингээд удахгүй хоолнд орно. Тэгэхээр аяг таагнаас ахлуулаад юу хэрэглэхээ мэдэхгүй. Аюу олон сонголттой болсон. Им гэхэд бас аюу олон сонголттой болсон тийм. Тэр дундаас юу хэрэглэж яахаа мэдэхгүй болохоор бас нөгөө өмнө төрсэн ээжүүдээс бас мэдээлэл аваад бас зүгээр байгаа юм уу? Дөрөв нөгөө нэг хамгийн хэцүү чаддгүй байсан малаа санаа гэдэг хэлсэн шүү дээ байрлуудаас хамгийн сайн хийж чаддаг одоо хийхээр нэг гоё болдог. Нуруу хамардаг уу? Доошоо харсан хоо зүйлж гин үү? Доошоо харсан тийм байрлаас тий. Тэрэнд би их дуртайсан. Их гоё амарч ийсэн. Тэгээ бас хэдүүлээ нөгөө нэг хан руу хийж исэн нэг тасгал байсан шүү дээ тий. Төлөөсөө олоо гэж бодож исэн. Тэр бас их гоё байсан. Тэрийг бас жирэмсэн ээжүүд маань хийвэл бас их гоё нуруу амраад надаа аяглах ажлуудтай бас хийсэн шүү дээ. Тэр их гоё байсан тухайн үедээ. Тэгээд бас нөгөө цөөхөн юутай байвал бас зүгээр. Тэгээ миний бас нэг хийж үзхийсэн гэж бодсоор байгаа төрсөн болохоор нөгөө манай өмнөх сард хичээлжсэн ээжүүд маань ярьжсэн нөгөө амрах тэгээд нэг яриад йога нидра юу? Үгүй нөгөө хөвтөд гэлөө нэг тийм йог хийдэг гэдэг нэг тайвширдаг гэдэг. Тэрийг хийхээсэн тийм унтлага гэдэг хийжээс. Тэгээд тэрэн дээр нэг удаа орохт нь би өөрөө ястаа би нэг 4 сар хичээлэхдээ нэг 2 удаа нэг багшаас жуулаа гэсэн баг. Нэг нь яг тэр үед ороод таарсан. Тэгээд тэрийг хийж үзхийсэн гэж бас бодсоор байгаа төрсөн. Тэгээд хийж амжаагүй лөө. Амжаагүй. Тэр бас ээжүүдэд бас төрсний дараа хийж магадгүй байх гэж би бас бодсон. Тэгээ яг дахаар ийм нөгөө туслах хэрэгслүүд бас айгүй хэрэгтэй идэм байлээ. Би бас эдрийг нас сайн мэддэггүй байсан. Тийм яг жирэмсэн ээжүүд яг амрах хэсэг нь л ерөөхдөө айгүй бас их гоё идэв штэ. Тийм штэ. Йога нидра болохоор ер нь жирэмсэн ээжүүдэд их тохиромжтой байдаг. Тэгэхээр нөгөө богино минутаар яг бүх биеийн булчин суллаж агаад тархин амрах зорилготой юм йогийн төрлүүд байдаг. Энд жирэмсэн ээжүүд маань нөгөө шүн нойроо бүтэн авч чаддаггүй учраас чанартаа унтаж чадахгүй өглөө босоод ирэхээр ядарсан байдалтай. Тэгээд шүн босгох нугаас ойлгомжтой ойр ойрхон бийддэг тий. Шимэр санагдаад ингээд ус уугаагүйсэн ч гэсэн цаанаасаа давсаг дарагдчихж байгаа учраас шимэр санагддаг. Тэгэхээр шүнийхөө нойрыг авч чаддаггүй. Тэгээд бид нар нөгөө нэг хичээлийнхаа дундуур хаяад нэг биеийг амрааж өгөх, тархийг амрааж өгөх, нойрыг нь дэмжиж өгөх юм зорилготойгоор йога нидра гэдэг хичээл ордог байсан юм аа. Тэгэхээр хоёлаа хамрагдаж амжаагүй юм чи одоо нөгөө төрсөн ээжүүдээр бас цуглаад төрсний дараа бас их хэрэгтэй шүү дээ тий. Нойр алдагдаж байгаа болохоор хийвэл зүгээр юм байна да. Би тэгээд нөгөө нэг йогд ирж байгаа ээжүүдийг ингээл хараал чинь нэг нэгээр нөгөө очиж засаж байгаа. Тэгээ хичээлд нь ингээд тусалж байгаа болохоор яалтчгүй ингээд нөгөө айгүй тогтож харах шаардлага гардаг байхгүй юу. Тэгээ мөгчөн ингээд анх эрэхт нь хаана харлаа гэж бүр ерөөсөө хаана харсан юм бол гэж нөгөө нэг ингээд бодсон юм аа хүн чинь ингээд нөгөө бодоол идэв штэ барыг ингээд нойронд хаана харлаа гэл. Тэгэж тэгж жагаад дараагийн нэг хичээл дээр ирсэн чинь манай нэг ээж хэлж ийсэн. Тэг нөгөө MC ахын ихнэр вэ штэ гэл ингээл шүүнэлдэлсэн. Тэг би гэх нөгөө бичлэгийн айгүйх үздэг. Айгүйх нөгөө хэрэгтэй бичлэг оруулдаг штэ тий.
Тэгвэл тийм байж тэгээ ороо орсон чи яг манай мөгч юм байжсэн. Тэгээд танаа гэр бүлд яаж ийн аавын оролцоо ер нь хэр байна? Шин босож байна уу? Одоо яг үннийг хэл. За ерөнхийдөө өдрийн цагаар бол аавын оролцоо бол байгаа. Оройн цагаар бол аавын оролцоог бол ерөнхийдөө хасцсан. Яагаад гэхээр аав босоод одоо жишээлбэл босоод мэм байхгүй хөлгүйгээс хойш хэрэв магадгүй нэмэлтээр ч юм уу те угжаар хоолдог байсан бол сүүн найруулагч байт юм уу те тиймэрхүү юмнаар тусалцаа бол байх байсан. Яг үнийг хэлэхэд одоогоор манай хүүхд нөө хөр учраас тийм яг үнийг хэлэхэд аавын тийм оролцоо нэг хайхтар зүгээр оролцуулахгүй байгаа гэсэн үг. Тэгээд одоо нөгөө тодорхой нэг хэмжээгээр нас уу туршлага уу одоо хүүхдийн одоо нөгөө нэг 3 дахь хүүхэд болохоор бас нөгөө нэлээд хүсэж байгаад те нэлээд хоол зөрүүтэй энэ төр гаргасан учраас бас өөрөө бас айгүй тийм түлхүү оролцох те ядарсан ч нэг дэрийг нэг тийм ахтар ядраад байна ч юм уу те би тэгээд байна гэд нэг тийм түнэрхаад ч юм уу хүнд их тэгээд авахгүйгээр өөрөө ерөөхдөө болгоод явж байгаа тэрэндээ ч их айгүй happy тийм ваад жаргалтайгаар одоо гэртээ суугаад хүүхдээ хараад ер нь бол гоё байгаа гэх юм уу бас нэлээд олон жил нөгөө цогцлтгүй ажилласан тэгээд яг нэг тийм амралт маягтайгаар бас хүүхдээ харж байгаа болохоор айгүй дуртаад жаргалтай байгаа да тийм мэдээж аавын оролцоо байлгүй яах вэ байхгүй бол битэрч бид чи бас хэцүү шүү дээ тэгээд ерөнхийдөө өдрийн цагаар их сайн хүүхдээ хардаг тэг харцангуй бид нөгөө одоо шинэ ажил эхэлж байгаа болохоор бас жоохон зам удаа болох гэдэг шиг байна тэгээд нөгөө хүүхдээ сайн гадаа гаргадаг гэх юм үү аавын магтвал тэгээд агаар тайлуулах бид гарахыг аягүй хичээдэг. Модон дунд очиж ерөнхийдөө хүүхдээ байлгахыг аягүй хичээдэг. Тэгээд ядаж 7 хоногт нэгээс 2 удаа одоо хүтэн ч гэсэн юм дулаахан юм шоконд ороод жоод хүүхдээ ерөнхийдөө гадаа агаар модон ерөнхийдөө байлгахыг хичээж байгаа. Тийм тэгэхээр аавын оролцоос зөндөө байгаа. Хоёр ах их чинь яаж юм? Анхаарал тавьж байна чинь үү? Ер нь одоо нэг ингээл 3 хүүхэд гэхээр чинь яг Монголын нөхцөлд бас ачаал нэмэгддэг шүү дээ. Тэгэхээр яг тэр ачааллаа яаж зохицуулж, яаж хуваарлж юм? Тийм тэгээд сая нөгөө аавын оролцоог асуудаг шиг ерөөхдөө манай хоёр хүүхдийг аав нүглөө босоод яг хариуцаад юм уу те би дагаад өглөөний цагийг бэлдэж өгөөд тэгээ хоёр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд тэгээ ерөөхдөө явчихаа. Тэгэхээр би нөгөө өглөө босоод заавал өглөөний цай бэлдээл хүүхдүүдийгээ тэгээрээ ингээрээ гэхгүйгээр чинь айгу тааж тэр дээр маш том оролцоо орж байгаа. Тийм болохоор би өглөө тэр өнч 7-оос ирж байгаа учраас орой амтунд би өөрөө хүүхдээ харчигээ багагаа ерөөхдөө хараад явж байгаа. Ах ихчийн хувьд болохоор ерөөхдөө манай нөгөө одоо том 14 настай том тэгээд дуулангуудад явдаг болохоор ерөнхийдөө гэртээ ерөнхийдөө жоохон багдуу байгаад тэгээд дүү харах дээр нэг тийм айхтар тусалцаа бол байхгүй. Гэтэ мэдээж ойр зургийн юм дээр бол тусалж байгаа. Манай охин болохоор одоо 7 настай. Тэгээд ганц одоо тусалж байгаа юм байна. Тэгээд одоо бүх юмд тусалж байна. Памперсээ сольж, хувцсыг нөмсүүлчих ч юм уу те тийм юм дээр тусалж байна. За яа ч нэг тэгээд дүүгээ харж байгаараа ч юм уу тэгээд тийм ганц одоо тусалж байгаа нь одоо манай охин байна. Тэгээ би бас 1-2 удаас саяхан бас нэг гарсан. Нэг тоглолт үзээд. Тэгээд тоглолт үзэх гэж нэг гараад өртөөгөө нэг харилцагчийн бас нэг уулзалтан дээр очиод тэгээд нэг атом ээжтэй, хичтэй энэ нөгөө баг хүүхдээ харуулсан. Тэгээ охиндоо айгүй сайн зааж авахгүй. За миний охин ингээ памперсыг нэгээрээ тэдэн цагт дүүгээ ингээ дугжин ингээ өгөөрэй ч гэдэм үү. Ээж нь ингээ сүгээс хаагаад ингээ тавьсан шүү гэхээр яг манай охин яг цагт нь хэлж ийн гинэ. Одоо тэдэд солих хөстой гэдэг нь памперс нь гайгүй штэ гэдэг. Гүү солих гэсэн ээж солих гэсэн гээ. Айлын голуудыг санаачлахтай тийм. Ерөнхийдөө тэгээд нэг тийм одоо жижиг ээж шиг те хөөрхөн ерөнхийдөө байгаад байгаа. Тэгээд манай охин бол айгүй мундаг байгаа. Дүүг айгүй саарж байгаа. Эмэгтэй тэг өөр идэм байна. 2 дугаар анги гэсэн үү? 1 дугаар анги. Тий одоо 2 дугаар анги. Айгүй нэмэртэй байгаа. Тэгээд одоо ганц тусалж байгаа л хүн байна да манай гэрээ. Та хоёр ихний төрөлт дээрээ ер нь яаж исэн бэ? Нэг хөглөж исэн ч юм уу? Эсвэл эзэж мартагдашгүй нэг тийм дурсамжууд байдаг шүү дээ. Төр хөрөөнд ч юм уу, төрчөөд гэл ээжүүдийн хамгийн их дуртай нэг юм ярьдаг юм байна. За төр хөрөө гэвэл одоо юу ажилласан? Би тэр нөгөө айгу залуугаараа ээж аав болж исэн. Тэгээд бас нөгөө анхны төрөлт мэдгэдэггүй байхгүй залуу тэгээд
нүүд төр хүрээнд манай нөхөр ерөөдөө хамт орж ирсэн. Тэгээд хүүгээ хараад уйлаа л хийсэн. Ерөөсөө намайг өвдөж явах зэрэгцээл уйлаа л тэгэл дөрөнд хүртэл уйлаа. Тэгсэн чинь юу ч хийж чадахгүй уйлаад гэл бүр ингээл тэгэл салвидаг аваад нусаа нэгэл амар нэгэл тэгэл уйлаад байсан. Тэгсэн чинь дараа нөгөө нэг би 3 галын эмнэлэг төрсөн байхгүй. Тэгээд нөгөө өөс дэмж дээр төрж исэн тухайн үед аюу сайн амьдч гээл тэгээл төрж исэн. Тэгсэн чинь өөс дэмж дараа нөгөө үзлэг хийгээл нөгөө орж ирдэг. За нэраа яаж нээж нь яаж гээл тэгсэн чинь нөгөө маа нөхөр уйлдаг аав. Тэгээд эмнэлгээс гарan гартлаа нөгөө уйлдаг аав гэдэг нэртэй болсон. Уйлдаг аав гэх. Тэгээ сая дараа нь би бас ингээд ерөнхийдөө 3 хүүхдээ 7 жилийн давтамжтай ингээ гаргаж байгаа байхгүй. Тэгээ охиноос 3 галаар төрүүлээд явж тэгсэн чинь манай тэр нөгөө эмч маань бас байж таараад тэгээд би тэгээд 7 жилийн өмнө тэгээд гэдгс чи нөгөө уйлдаг аав биш үү. Одоо бүр тийм нэртэй болсон тэгээд ерөнхийдөө тэр харахгүй нийтдээ юм болсон. Тэгээ сая бол яг нөгөө бүрэлдэхүүн маань солигдсон байсан болохоор нэг хахтар таньдаг юмнууд бол байгаагүй ерөнхийдөө. Тэгээд уйлсан бүгд дээр нь уйлсан шүү. Тэгээд уйлал ерөнхийдөө аюу тийм уйхан харагдаж байгаа шиг тийм аюулгүй өндөр том биетэй юм шүү дээ. Тэгсээр нэ тийм аюу уйхан. Би бараг уйлахгүй ингээд гүргээ тавь шүү. Тэгээд байна уу бүр нийтдээ уйлаад идэв шүү. Жирэмсэн үед ингээл нөгөө үе төрнө гэдгийг ингээл бодохоор ингээл пал гэлтэй ингээл айгаал. Тэгэл ингээл нэг зүгээр явж яснаа гинт ингээд би чинь нэрээ хүүхд төрүүлэх гэж байгаа штэ гэдгийг ингээл бодохоор ингээл нэг дотор ингээл нэг юм хүн дөрвөл. Тэгээ тэр мэдрэмж нь ингээд надад болохоор яг тэгж явж аваад яг анхны төрөлт дээрээ яг төрхийн ингээд орон дээр очисон чинь бүр ингээд цухтаамаар санагдаад одоо би бүр яаж ч төрж чадахгүй юм байна ингээд намайг авраач гэмээр юм сэтгэл төрж исэн байхгүй юу. Тэгээд тийм сэтгэл төрсөн үү? Эхнийх дээрээ л тийм байсан. Сүүлийн 2 дээрээ болохоор яг нөө сэтгэл зүгээ бэлдсэн бас нөө нас гэдэг чинь бас айгүй туршлага болон юм болд юм ба штэ. Техник дээрээ югаач мэдхгүй тэгээ нэг тийм төрх ор гэдгээч мэдхгүй нэг тийм байсан. Тэгээд тий сандарсан айгүй юу байсан ингээд тийм дотор мухай өргөөд тийм айгүй сонир мэдрэмж идэв юм лээ. Яг яахаа нөгөө мэдхгүй тий ер нь айгүй юу. Би тэ яг тэрийг ингээд даваад гарсны дараа нэг ээжүүд нэг тэгдэж штэ нэг үргэс тавцсан юм шиг нэх гоё ингээд болчдөг гэ. Яг тийм мэдрэмж л гард юм лээ. Би болохоор нөгөө ихний төрөлт дээрээ ер нь бас айгүй том тэдэг. Тэгээд том тестнийг ч хэлэхүү дээрээс нь нөгөө илүү тейсэн төрж өгөхгүй ерөөсөө хугацаа яваад байдаг. Тэгэл айгүй энэттэй нөгөө яг дэлхийс үнэн гэдэг өдрөөр би төрж таарсан байхгүй юу. Тэгээд манай нөгөө нөхрийн дүү маань дэлхийс үнэн гэж штэ хаа. Тэгээд сутагч мэдчихаа юу мэдээгүй бол битээ хэлээрээ гэд тэгжээс нээр хөөрхөн санагдаад тийм. Тэгээд ямар ч байсан би тэр нөгөө өдөр нь олол төрсөн. Гэхдээ яг тэр төрөлт бол надад айгүй юм нөгөө шок болчихсон байхгүй. Эхний төрөлт бас юугаа ч мэдгүй байсан. Тэгэл нөгөө төрхийн өмнө клизм тавьдаг шүү дээ. Тэгээд улсын эмнэлэгт төрснийг хэлэхүү энийг 50 гээл клизм өгөөл оруулсан. Тэгэл би 0-ийнхоо шалан дээр ингээ ухаалтсан сэрж байгаа юм. Клизмээ тавьж авах үедээ. Тэгэл чин хүүтэй шалан дээр жирэмсэн том гэдэгт өвдөд хэлсэн ээж. Тэгээс ирэн гэдэг чинь амар ахгүй. Тэгээд бас жоохон байгаа шүү дээ. Ер нь бас лерт төрж таарсан. Тэгэл төрчөөл яагаа мэдгүй тэрүүгээр чи ингээл аим шигтэй их өвдөл тэр өвдөлтөө яг юу гэж илэрхийлж ирсэн мэдгүй. Тэгэл хэжсэн чи гинт надад нэг юм дохио ирсэн нь. Төрөх гэж байгаа дохио ирсэн биш. Баамаар санагдаад байна дээ. Тэгсэн чинь л нөгөө манай эмч маань одоо яаж ийн чи одоо төрөх орлууга гараараа гэлтгэх юм. Үгүй чи би ер нь баах чах шиг байна. Баачаад ирэх гэдгийгсэн байхгүй юу. Одоо тэгж ярьж болж гэнэ вэ юугаар. Гэсэн чинь үгүй чи ба гэд өөдөөс хараа инээгээд тэгвэл баах чахт чи яа инээгээд ам болоо гэл тэгсэн чинь наваа яаж иж байгаа л орон дээр гаргаал зүгээр чи ингээл ба өөдөөс харж байгаа л ба гэд тэгээд би юуг нь ч ойлгоогүй тэгээд орон дээр гар гэсэн болохоор нь гараал тэгэл яасан чинь тэр дүлж байгаа тэр мэдрэмж маань хүүхэд гарах байгаа мэдрэмж маань угаасаа яг тэр хэсгийг ингээд нөгөө даралт өгж гарч ирж байгаа болохоор угаасаа л баах мэдрэмж төрхөл юм байна л та. Тэгэл ямар ч гэсэн яг тэр баах гэж байгаа мэдрэмжээрээ доошоо төлдүүлэл төрж исэн. Гэтэ ер нь эхний төрөлт маань бол жоохон хүн дүү төрсөн. Тэгээд тэрнээс хойш ер нь ингээл нөгөө
эмэгтэй хүн чинь нөгөө гарц хааж эхэлдэг шүү дээ. Ер нь яах вэ? Дараа нь ингээд би мэдээж жирэмслээ төрөх юм чинь эрүүл мэндэд яаж анхаарах вэ? Ер нь дараагийн төрөлтөө яавал зүгээр юм байна бол гэж бодсны үндсэн дээрээс дээрээс нөгөө турах хүсэлтэй байгаа шүү дээ. Тэгээд йог хийж эхэлж байсан. Миний түүх. Тэгээд ямар ч байсан йога хийсээр байгаад хамгийн сүүлийн 3 дахь төрөлт дээрээ нэлээд одоо хүчин шиг туршлагатайгаар маш тайван өөрийгөө контролдоод сэтгэл санаа болон биеэ бэлдээд тэгээд эмчнэрийнхаа багтаа бас ингэж нөгөө харилцаж хувьдаа төрөх гэж хичээсэн. Тэр харилцаа маань ямар харилцаа юм бэ гэхээр яг энэ төрх орон дээр ингээд байж ахта өвдөд эхэлсэн дүлж ахта эмч рүүгээ харахыг хичээсэн би. Яг тэр эмч яг намайг яаж төрүүлж байгаа бол гэдэг процессыг их харахыг хүссэн байхгүй юу? Тэр процессыг харахыг хүсээд байгаа нь би нэг анхаарлаа өөр зүйл рүү чиглүүлэх гэдэг гэсэн. Хэрвээ би тэр зүйлийг хянахгүй бол би маш их ингээд өвдөлтөндөө автах боломжтой шүү дээ. Тэгээ өөрийгөө контролдохгүй байх боломжтой. Тэгээ бүр ингээд нөгөө өвдөлтөндөө автаад тэр төрөлт маань дахиад ингээд хэцүүч болох юм билүү гэж та. Тэгээд ямар ч гэсэн би хамгийн сүүлд бол интермед эмнэлгийн Батрамж дээр төрж исэн. Тэгээ маш тайван хүн. Тэгэл ямар ч гэсэн тэр хүнийг ингээд хараад л за одоо дүүл гэхээр нь дүүлээл, за одоо байж байгаараа гэхээр нь байгаал. Ингээд хахаар ер нь тэр контрол маань айгүй сайн үйлчилдэг юм шиг надад санагдсан. Тэгэхээр нөгөө жирэмсний йог дээр ч гэсэн ээжүүдэд би нөгөө өөрийгөө контролдож сурах тал дээр айгүй дадал олгоосай гэж хүсэж байдаг байхгүй юу? Амьсгал дээрээ тий. Амьсгал дээрээ бүх анхаарлаа авчираад ажиглалт хийж гинэ гэдэг чинь миний биед ер нь юу болоод байгаа юм гэдгийг анхаарах боломжтой. Тэгээл нөгөө нэг хажууд олж байгаа дуу чимээнээс өөрийгөө айл болох хоолдуулаад тий. Хажууд олж байгаа дуу чимээнд автахгүйгээр өөр дээрээ төвлөрөөд гэдэг маань бас жирэмсэн ээж маань төрөх орон дээр гараад яг тэр хүчтэй өвдөлтөнд хит их автахгүйгээр өөрийгөө контролдож барьж аваад яг тэр төрлөг гэдэг үйл явц руугаа анхаарах юм бол бас гоё төрж болох юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд тэрийг л ер нь бас ээжүүдтэй хэлмээр санагдаад тий. Ер нь миний бас бодлоор йогд эрт явбал бас аюу зүгээр юм байна гэж бодсон. Яг нь мэдээж баг сартай тэр чинь хүүхдэд тогтоохч байдаг юм те. Ээж болгон янз бүр одоо нөгөө хүүхдэд тэдэн штэ тий. Тэгэхээр ерөнхийдөө миний бас бодлоор бас тэгж бодсон. Эртэл яваад, эртэл амьсгалаа зөв аваад ингээд одоо дасгалуудаа ерөнхийдөө хөнгөн байдлаар хийгээ явчих юм бол нэгдүгээр жим баг нэмэх юм байна. Хоёрдугаарт яг одоо багш хэлж байгаагаар эмчтэйгээ харьцах буюу тэр амьсгалаа айгу зөв авах юм байна гэж би бас бодсон шүү. Яг тэгэхээр би нөгөө хичээл даах та нөгөө түрүүн асууж ирсэн штэ хичээл би ороход амьсгалаа ерөөсөө юу яаж чадахгүй байсан. Авч мэдэхгүй байсан. Одоо таны ингээд амьсгалаа аваарай гаргаарай гэх үед чинь би яг зүрүүлээд байсан. Тий яг тасгал хийж хата ингээд зүрүүлээ ерөөсөө ойлгохгүй. За одоо амьсгалаа гаргадаа гэж яхад нь би тэр үед яг авч таарч идэх юм уу те. Одоо гаргаарай гингүүт нь нэг тийм яг надад бол яг тгийж санагдчихсэн. Тэгээд яг нөгөө одоо эн чинь яг таны хэлж байгаагаар нөгөө эмчтэйгээ харилцаа ойлголцох, эмчигээ сонсох те. Тэгээ амьсгалаа зөв гаргах гэдгийг маань бас их анхан шатны суурь болох юм байна гэж би бас бодсон шүү. Багш йогийнхоо төвийг нэгээд хэр удаж байгаа лээ. Тэгээ ер нь яагаад та жирэмсний йог нээж бодсон бэ? Манай Вэй мам төв 19 онд нэгдэжсэн. Тэгээд түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Өөрөө бас ер нь жоохон төрөлтөөс айгүй шок аваад тэгээд дараагийн төрөлтүүд дээр ер нь яаж анхаарах вэ гэдэг юм ингээд толгойд байнга л ингээд эргэлдэж байдаг байсан. Тэгээд анх нэгдэхдээ бол манайх йог бол байгаагүй. Тэгээд жирэмсэн болон төрсэн ээжүүдийн бие харчилгаа чиглэл рүүгээ илүү төвлөрсөн. Жирэмсэн үедээ тулгардаг нүзэндээ асуудлууд байгаа шүү дээ. Тэрийг илүү хөнгөнд аваад тулах энэ арга барилуудыг ээжүүдтэй тусаалж ингэж үзүүлэх хэрэгтэй юм байна. Манай Монгол ээжүүдэд ийм care гэдэг юм айгүй хэрэгтэй юм байна гэх. Тэгээд тухайн үед чинь ер нь 10 хэдэн онд ер нь ээжүүдийн иймэрхүү мэдээлэл айгүй хомс байсан шүү дээ. Йогийн төвөд ч хомс байсан. Одоо явж байгаа энэ бүх мэдээлэл бүр бүтээгдэхүүнүүд ч гэсэн айгүй юм ховорхон байсан шүү дээ. Тэгэл ер нь тэр үед энэ чиглэл рүү орж ирээд өөрөө болохоор нөгөө хувьдаа зүгээр йогоо хийдэг байсан. Тэгээ тэгж явж агаад яалтчгүй ингээд нөгөө жирэмсэн ээжүүдтэй ажиллаад ирсэн чинь тасгал нь хэрэгтэй болж таарсан. Тэгээд ерөнхийдөө жирэмсний йогийн багшаар суралцаад яалтчгүй тэгээд нөгөө йог хийж байгаа хүмүүс
нэг өөрийнхөө нэг юм дуртай чиглэл гээд гараад ирдэг байхгүй юу? Йогчин дотор нэг олон төрлөө гэдэг шүү дээ. Хатха, штанга, виньяса гэл ин йог гэд явдаг. Тэр дундаас миний өөрийн татагдж байгаа төрөл илүү зөөлөн суйртай тийм одоо хийж байгаа жирэмсний йог гэдэг энэ чиглэлийг ингээд барьж авсан гэх юм уу. Тэгээд ерөөхдөө жирэмсний йогийн ангууд маань бол 21 оноос хойш одоо хүртэл явж байгаа. Тэгээд эхэндээ би чинь цөөхөн ээжүүдтэй 1 2 ээжүүдтэй ажилладаг байж байгаа. Дараа нь 4 5 болоод тэгээд одоо ингээд яг танхимын анги аваад эхэлж байгаа. Зүг тийм ээ тий. Одоо 12 он гэхэр чинь нэрэл яг нөгөө нэг түрүүн би бас нөгөө яриадсэн шүү дээ. Нөгөө мэдээлэл айгу бага хүмүүс тий. Тэгээ яг нөгөө ямар их сурвалжаас яаж хайхаач бас мэддэггүй ч байсан юм уу? Тийм байсан. Одоо нөгөө бүх юм нээлттэй болсон, чөлөөтэй болсон болохоор тий. Тийм ер нь бол айгу олон төвөд байсан. Би бас яг энэ йогийнхоо төвд явах гээд бас яг судлаад тэг яг нэгдүгээрт бас гэр ажил ойрхон байж таарсан. Тэгээд төвд болохоор нөгөө одоо бүх юмтайгаа ойрхон гэх юм уу те. Өдөөсний буудалч байдаг юм уу, одоо гараа такси ярихч байдаг юм уу, машины зогсоолоос сахлуулаад тэг юмнууд нь бас их ойрхон байсан болохоор бас айгу давуу тал. Байрлалын бас давуу тал. Болсон. Миний хувьд бас сонгож ирсэн шалтгаан бас. Жирэмсний йог тэгээд миний харж байгаагаар бас юу санагдаад байдیں۔ Одоо манай жирэмсний йогийн төвд ирж байгаа ээжүүд ер нь л өмнө нь юусоо тасгал хийж байгаагүй ээжүүд айгүй хийрдэг байхгүй. Зарим нь бол яг жимд явдсан ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн төрлөөр хичээлдэг, бассейнд явдаг ч юм уу байдаг. Биелэнхтэй ер нь огт хөдөлгөөн хийж байгаагүй ээжүүд айгүй хийрдэг. Тэгэхээр энэ нас айгүй давуу талтай санагдтiin. Тэр нь болохоор энгийн үедээ биш яг ингээд нөгөө хүүхэд тээсэн үедээ тасгал хийж байгаа тэр байрлалууд маань бүр яг юм нөгөө суйртайгаа анхан шатнаасаа эхэлж явдаг. Хөл гарын тавилт, тэр амьсгал авч гаргаж байгаа их тайван өрнөдөг шүү дээ. Тайван өрнөж байгаа хэрнээ нэлээд бас булчинг ажиллуулсан, тэнцвэр шаардсан. Тэгснээ сонголт орж ирсэн. Бас нэг хаяа нэг өөрөө өөртөө юм сорилттой тасгалууд хийдэг шүү дээ. Тэгээ ингээд яг жирэмсэн үедээ суйраа тавьсан ээжүүд маань төрсний дараа ч гэсэн үргэлжлүүлээд йогийн хичээлээр хичээлэхэд илүү суйраа сайн тавьчихсан болохоор зөв хичээлж байгаа юм шиг санагдаад байна надаа. Тий. Тэгээ бас магадгүй спорт туртай болох ч юм уу, дасгал зөвлөгөө ихтэй йог илүү мэддэг болох. Тийм байна. Бас даваа талууд ихтэй тий. Тийм миний хувьд ч гэсэн бас яг йог нэг сонирхдаг байсан одоо айгу сонирхдаг болоод байгаа шүү дээ. Яг яах юм бол гэж бодоод тий. Тэг ер нь тэгэл бүгдээрээ л ер нь их юу ирд юм дөө. Айгу доромчхан ирээл. Тэгэд эхний өдөр ингээд ажиглагддээ шүү дээ. Би чинь бүгдээр ингээд хараа сууж байгаа. Тэгэл ээжүүдийн ингээд нөгөө царайны уурлыг ингээд харахаар ер нь массажинд ирж байгаа ээжүүд ч гэсэн тэгж ажиглагддаг. Ер нь нэг жоохон юм дурамчхан дуу тэгээд юм жоохон юм сонцсон ер нь яад юм бол гэсэн байртай. Тэгэл яг хичээл дуусаал массаж ч гэсэн дуусаал ингээд гарахад ээжүүд мөр гэл ингээд үргэлж гэрэл цацарж байгаа юм шиг ингээд болчихсон. Тэрөөс ингэж ийм гэж бодоагүй штэ гэл ер нь хамгийн хэлдэг. Манай массажин дээр ч гэсэн ээжүүд тэгдэг. Сонголт хийж чаддаггүй юм шиг байгаа. Ер нь ямар юм бол гэл. Тэгээ энд нь бас нөгөө нэг фейлддэг болохоор тэгдэг байх л та тийм хүмүүс. Энд тэнд очиод ингээд нөгөө гоё сэтгэл ханамж авчдаггүй болохоор энд тэнд очиод туршилт хийсээр байгаа л сайтныхаас яадаг юм бол ууг нь юу л байх юм гэл нэг ингэж л ирдэм юм шиг байна. Тэгэл ирээл ороод дуусныхаа дараа бол хайл эртний ирэх үедтэй гэсэн сэтгэлтэй. Тий. Би бас бодсон. Жирэмсэн бахта нөгөө нуруу аягүй хичээлдэг. Угаасаа тэр чинь нөгөө одоо жин нэмэгдээл те бүх даралтууд чинь нуруунд дээр чи ингээд нөгөө ачааллууд өгчдөг юм байлээ. Тэгээд нуруу аягүй хичээлдэг. Тэгээд яг ингээд массажинд ороод ингээд нуруугаа илүүлээд яг тэр хэсгийг ингээд одоо илүүлээд гэх юм уу те. Тэгэхээр аягүй гоё тийм амардаг. Эндээ би бас жирэмсэн ээжүүдтэй массажинд ороорой. Тэр гоё юм байлээ шүү. Тэгээд өрсөндөө хэрвээ цаг гаргаад тий айхтар ингээ йогоор ч юм уу ижиж зөндөө ажилтаа ч юм уу боломжтой боломжгүй янз бүр ээжүүд байгаа шүү дээ. Тэгэхээр йогда явж чадахгүй ч гэсэн яаж ч нэг массажинд ороод нэг сайхан дурууны хаж хэлийг нэг гаргачвал бас их гоё одоо санагцсан. Тэгмэр цаанаасаа нөгөө дасгалыг дургуун гэж бас байдаг шүү дээ. Бүр үнэхээр ингээд хүсдэггүй хүмүүс байдаг. Тийм тохиолдолд бол жирэмсний массаж нь илүү төхөн болж байгаа. Ерөөхдөө бас зүгээр ингээд товчхон ойлгуулахад
жирэмсний массажийг бол хүний тусламжтайгаар хийдэг шүү дээ. Чангарсан булчингуудаа суллуулаад өөрөө юм ихгүй ингээл гоё амраал тайшраал тий. Тэнгүүт йогыг бол тухайн хүмүүс яг өөрөө гардаж ингэж хийж байгаа. Гарах үр дүн нь ер нь бараг л ижил төстэй. Хамаагүй өмнөхөөсөө тайван болдог. Хоёлаа тэгээд жирэмсэн үедээ нөгөө тулгарч исэн юу байдаг вэ? Шүмс татах ч юм уу, хавагнах ээжүүдээ харцаг ташаагаар өвддөг. Тий яг нөгөө нэг хүүхд том болоод их сартаа болохынхаа хоёроор мэдээж доошоо харцаг руу тулж бол өвдөжсэн. Хаванг бол би энэ йогж явснаар харцангуй багассан болов уу гэж би өөртөө айгу бодоод иж. Би ер нь хавагнах дуртай. Ер нь бэлцээгээд ер нь ингээ нэг жоохон хавагнах гад байдаг одоо гар хөл энэ төр ер нь тийм зуны хугацаанд бол баг нэг арьсмаар хагас арьсмаар баг том гутал энэ төр өмсгөөд байдаг. Бүр ингээ банаагаад хавгнчдаг. Тэг айгу амархан нөгөө холгоол ингээл нөгөө хэцүү байдаг. Тэгээ энд явснаа яваад ерөөдөө тасал хөдөлгөөн хийгээд миний хувьд бол хаван харцангуй бага байсан. Тэр нь бол хавгнаагүй гээд баг хэлчих баг болохоор байсан. Айгу дэжгүй байсан шүү дээ. Тэгээд би бас тасал хөдөлгөөн хийгээд бас тодорхой нэг хэмжээр хөлс гаргаад ч юм уу те тэгсэн болохоор надад бас айгу нөлөөлсөн баг гэж би бодсон. Хөөс бас айгу хөрхөн чи гарч гардаг шүү дээ. Тий, нэх мэддэхгүй ирнэ хөөрхөн ингээд бүжигүүд гарсан байдаг шүү дээ. Бас нөгөө нэг өмнө нь ерөөсөө одоо тасгал хөдөлгөөн хийдэг байсан ч гэсэн хөлөрдгөө хүмүүс байгаад байдаг. Тийм байдаг. Йогт хөлөрдгөө штэ гэд. Тэгсэн хэрнээ йогийн тасгалд ирэхээрээ ингээд чих гарч гардаг. Йог ерөнхийдөө бүр ингээд нөгөө бусад тасгалыг бодвол ингээд бүнжитл ингээд жирэмсний йог дээр хөлсийг ингээд туслуулаад тахгүй ч гэсэн яг нурууны хөлс чих гарах ч юм уу тийм нэг нэмгэн хэсгүүдэд ялангуяа алга малгах ч юм уу ингээд хөлөрөх өхний доод хэсэг энэ тэр хөлөрсөн байт юм лээ. Тэгэл бодоогүй байх тийм ер нь аюу тийм хөлөрх юм байлээ. Чүү хөлс гардаггүй байх гэж бодоод байсан чинь гард юм байлээ. Тэгээд одоо төрсныхаа дараа хичээлгүй ер нь жирэмсний йог төрсний дараад нөлөөлж гин үү? Биеийн тэнхрэх байдалд. Тэр талаасаа мэдээж тэглгүй ах уу над бол нэгдүгээрт амьсгалаа зүв аваад гэх юм уу та түрүүн бас ядарч гин үү гэдгсэн штэ. Тэгэд миний хувьд бас нурууныхаа ядчил чилээ гаргах мэдгэдэггүй болсон гэх юм уу те. Ерөнхийдөө бас тэр бас айгуу давуу тал болж юм. Тэгээ хүүхдээ жоохондоо болгоно бор хоолнд орохоор тэгээд бол йогж явъя гэж бодож байгаа. Огт хичээлэхгүй гэж би бол одоо нөгөө дотроо за яг вэ жирэмсний хугацаанд л ингээ явчих. Тэгээл одоо төрчөө дараа нүүр тасглаа хийн гэж бодож исэн бол эсэргээр йогд явах байсан ч юм уу те. Тэгээд нэг ингээд ангитаа очиод суугаад ингээ нэг тасгал хийхээсэн ч юм уу. Тийм бодлоос айгуу төрдөг болсон. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүсийг бас нэг хичээлээд үзвэл бас илүүдэхгүй байх гэж бас бодож байна. Жирэмсэн үед болохоор нөгөө жирэмсний йогийн тасгал хийхэд одоо төрөлтөн дээжийг бэлтгэж байгаа учраас бүх үе холбоос булчин шүрмсүүд маань тайвширч ингээд зөөлрч ирж идэг. Тэгэхээр яг тэрэнд нь одоо тааруулсан асанаг бэлддэг гэх юм уу? Жирэмсний йогийн тэр тасгалуудыг бэлддэг гэсэн. Тэр болгон маань ээжэд төрөлтөнд тусалж байгаа. Эсвэргээрээ төрсний дараа хүний бие өөрөө цаанаасаа буцаага сайн нийтэлсэн хэсгүүдээ агшаагаад хумаад тэгээ эргээд яс маань бат бих болж өгдөг. Тэнгүүд энэ дээр бас нэг анхаарах юм нь зарим ээжүүд яардаг. Одоо хурдан ажилдаа ормоор юм ч юм уу тий. Эсвэл зарим ээжүүд маань харагдах байдал дээр айгүй их анхаарал хандуулдаг ч юм уу тий. Тэгэнгүүт энэ тал дээр хитрхи их түргдээд анхаарчихлаар эрүүл мэндэ жоох ингээд орхигдуулах гаддаг тал байдаг. Тэгэхээр бас төрснийхөө дараа ч гэсэн йогийн тасгалуудыг үргэлжлүүлэн хийх нь багаар бие нөхөн сэргээж авахд бол тустай. Тийм тэгээд сая та өмнө асуусан шүү дээ. Өмнө хичээлж байгаад одоо нөгөө төрсний дараа яаж ийн та нөгөө хичээлж байхад нөгөө гараа ажиллуул, бувуугаа ажиллуул гэж аяух тэгдэгсэн шүү дээ. Та хүүхдэд хэврэн энэ хэсгээгээд тэгээд тэр бас одоо нөгөө шуу булчинтай те нөгөө одоо хүчтэй байх бас айгүй нөлөөлсөн байх гэж бас бодож байгаа. Айгүй амархан ингээл ядраал, гар цуцаал байдаг байсан бол одоо харцсангуу нөгөө хүүхдэд хэврэж юм уу одоо нөгөө тоорнд нь бүүгэлдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү дөө одоо наад заханд одоо нөгөө ихрүүлэн гээл хүүхдээ бас ингээл 10-15 минут энэ төр босгоор нь авч байгаа шүү дээ. Тэр үед энэ төр гарч хэлэх энэ төр бол харцсангуу одоо баг гэх юм уу те.
эдгээр дасгалуудыг нөгөө гар дээр тэнцвэрийн дасгалууд зөндөө хийжсэн хийсэн шүү дээ. болохоор бас айгүй чадaltaй юм уу? Ерөнхийдөө тиймэрхүү төв байгаад байгаа шүү дээ. Айгүй гайгүй байгаа. Ялангуяа ээжүүд чинь нөгөө шүн нойрондоо памперс илдэг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүүхдийн жин томроод сарн томрох тусам шүн памперс болохоор яг бугуун ингээ гогдож таарад. Тэгээ бугууны гэмтэл ер нь их авчих гаддаг. Тэгэхээр жирэмсний йогийн дасгал дээр бол яалтчгүй нөгөө дөрвөн мөчний үетэй хэсгүүдийг халааж гисэн ажиллуулж гисэн дасгалуудыг заавал хийлэгдэг. Тэгээд энэ маань хамгийн гол нь бэртэл гэмтлээс сэргийлэхээс гойдыг хэцүү ингээд амар чичирдэг тий салгалаад байгаа. Ер нь л яг нэг үе рүүгээл бид нар ингээд даралт өгчих гээд идэг тий. Тэгээ бусд нь ингээд сул байж идэг. Тэрийг ингээд ажиллуулж өгснөөр төрсний дараах нөхөн сэргийх процесс бас айгүй их нэмэр тус болд юм лээ. Тэгээд төрснийхаа дараа тэр йогийн дасгалыг хийдгүү маа гэхэд зөвхөн амьсгалын дасгалыг хийж хахад л нөхөн сэргээгдэх үйл явц бол дэмжигдээд л байт юм лээ. Зөв. Тэгээ бас таны нөгөө зөвлөгөөнүүд бас айгүй гоё байсан гэх юм уу тухайн үедээ. Би бас яг нөгөө дулааны улиралд төрсөн. Тэгээ ээжүүдийн нөгөө гам алдах гэж тэгдэж штэ тий. Тэгэхээр таны яг хэлжсэн юмнууд одоо үе хэсгүүдээрээ тий шаагаа битийл гаргаарай тий ингээд халуутсан ч гэсэн хамаагүй ингээд битүү амьс өмсөд ингээ аваарай айгүй юм юу алдт гам алдтыг шүү гэж тий. Тэр үед тэрийг айгүй санаад тий нөгөө амьс энтер айгүй сайн өмсөд. Хичнээн халууцчихсэн ч гэсэн өмсөд бас хаван айгүй хурдан хөөгддөг шүү гэд. Тэрийг бас айгүй сонсоод бас хэрэгжүүлсэн гэх юм. Баярлалаа гоё хэрэгжүүлсэн байна. Тий, тиймэрхүү зөвлөгөөнүүд бас айгүй хэрэгтэй байсан. Тэгээ яг зарим ээжүүд магадгүй мэддэг байж магадгүй. Зарим нь мэддэггүй ч байж магадгүй тий. Тэгэхээр ерөөдөө ингээд банк хамт олноороо ингээ олон ээжүүд юм яриад нэгнээс мэдээлэл солилцох бас сонирхолтой гоё. Хоёлаа тэгээд нөгөө кроссфитээр хичээлдэг байсан шүү дээ. Тэгээд кроссфитээр хичээлжсэн хүн яаж нөгөө нэг жирэмсний йогоор хичээлээ гэдэг сэтлээ авсан. Тийм гинт жишаал өөр шүү дээ. Тий, угаасаа тэр чинь нөгөө нэг кроссфит чинь 60 минутанд айгүй чанга хүчтэй аян дээр зогсолтгүйгээр дандаа хүчний дасгалууд ерөөхдөө бас бүх бие ажилдаг. Нөгөө том хүнд штанг энтертэй төмөр энтертэй тиймэрхүү юмнууд идэг. Яг тэгээд жирэмсэн болоод сая 3 дахь хүүхдээ жирэмсэн болох хугацаанд болохоор ерөөдөө аль болох хөвтөрөө хөвтрийн дэглэн бариарай гэдэг ихний хэдэн сарны жоохон тийм байсан. Тэгээд эрүүл мэндийн шаардлагаар гэх юм уу ерөөдөө йогт за ер нь бол явж эхлэе. Тэгээд бас эмчийн зөвлөгөө хийсэн надад жим баг нэмээрээ. Эрүүл мэндийн асуудал байна шүү гэд. Тэгээ ерөөдөө за жирэмсэн уу ер нь ямар дасгал хөдөлгөөн хийж болох уу гэж би дотроо бодсон. Тэгээд би усанд ерөөдөө сэлдэг. Тэгээд за усан сэлээгээд би бас бодсон. Тэгсэн чинь нэгт гэрээс жоохон хол байсан. Хоёрт хүүтэн байсан. Баси маань айгу хүүтэн байсан. Тэгээ нэг тийм жоохон тухгүй мэдрэмж надад төрөөд. За тэгвэл би ямар дасгал хөдөлгөөн хийж болох уу гэж дотроо бодоод тэгээд ерөөдөө уцаа ухаж ийсэн. Жирэмсний йог гэж хайсан. Тий, жирэмсний йог ер нь юу их үү жирэмсэн ээж дасгал хөдөлгөөн юу их үү гэдгсэн чинь яг жирэмсний йог гэдэг. За тэгээ айгүй олон төвүүд гарч ирсэн. Тэгээд ерөөдөө энэ төвийг болохоор ажилдаа орхон, гэртээ орхон гэж бодоод ерөөдөө йогийнхоо төвийг сонгоод ирсэн. Тэгээд хичээллээд ерөөдөө 4 сар бодлоод тэгээд яг түрэн хүртэл хичээллээ тэгээд төрсөн. Өмнөх 2 төрөлт дээр бол йогоор хичээллээгүй шүү дээ. Тэгээд 3 дахь төрөлт дээр йогоор хичээллээд яг боддоор би дээр нь гарсан үр дүн байгаа юу гэд харьцуулж байгаа юм шиг. Тий, яг жирэмсний хугацаанд бол надад йогж явснараа 1-р жим баг нэмсэн. 2-р хавгнах гэдэг ээжүүдэд айгу тийм том асуудал байдаг шүү дээ, тий. Миний хувьд бол баг хавгнаагүй гээд баг хэлчихэж баг болох байхаа. Тий. Ерөөдөө хав маш бага байсан. Тэгээд одоо нөгөө амьсгал буюу одоо зөв амьсгалах аргууд тэгээд булчин сүрмөөсөө одоо сунгаах тэгээд нурууны жилээ энэ төр маш бага байсан. Төрсний дараа гэх юм бол миний хувьд эргээд хурдан тэнхрэх гэх юм уу те эргээд хурдан одоо нөгөө жирийн үе рүүгээ ороход маш тийм түлхэж цайгүй болсон болов уу гэж бодсон. Дасгал хөдөлгөөн хийснээрээ одоо наад зах нь одоо тэнцвэрийн дасгалууд хийжсэн болохоор хүүхдээ тэрвэрхж байдаг юм уу тиймэрхүү үед одоо гарч хэлэхгүй байх ч юм уу те тэгээ нурууж хэлсэн үедээ яаж нурууныхаа жилээ гаргах уу ч юм уу те өмнө нь явж явжсэн болохоор нэг хөнгөн ганц 2 нурууны жилээ гаргах дасгал энтрээ хийгээд байсан учраас ерөөдөө өмнө огт явж байгаагүй байжгаад явж исэн гэвэл өөрчлөлт бол тэнгэр газар шиг өөр байсан миний лав хувьд тэгээ магадгүй та
нөгөө нэг онлайн анги гэдэг та багш ярьжсэн шүү дээ. Тэрийг ер нь хизээ та хийх гэж юм. Ер нь юу болж байгаа вэ тэр маань? Яа нөгөө өнгөрсөн хугацаанд айгүй их онлайн яг бичиж багшаа гэдэг нөгөө хамрагдаж чадахгүй байгаа ээжүүд. Тэгээд бас нөгөө хөдөө орон нутгаас ээжүүд айгүй их бичдэг. Жирэмсний яг онлайн яг байгаа юу гэдэг. Тэгээд би чинь ихэндээ болохоор яг нөгөө яг ингэж нөгөө харьцах дуртай тухайн хүнтэйгээ. Тэгээд тэр арга барилдаа хит их ингэ баригдчихсан байсан. Тэгээ онлайн ягийг ерөөсөө бичнэ гэсэн ч бодлогүй байсан. Тэгээд ерөнхийдөө одоо ингээл жил ирэх тусмал аягүй асуугаад байгаа болохоор энэ жилээс ер нь жирэмсний ягийн онлайн хичээлийг маш чанартайгаар тэгээд бүр яг ийм шатараалтайгаар зөвлөгөөтэйгөө тий ач холбогдол нь юу юм гээд бодож явсан бүхэл юмаа ингээд яг танхимд ирээд хичээлсэн юм шиг санагдахуйц хий гээд төлөвлөгөөнд орсон ажиллаж байгаа. Тэгээд оны өмнө бараг онлайн явахаа хичээлийг бичээд басгаад зарлах хаал гэж бодоод байна. Тийм байна. Тэгвэл ээжүүдэд нэлээд том амар л болох юм байна. Ялангуяа ажилтаа ээжүүдэд тий. Яг танхимаар хичээлж чадахгүй заагүй ээжүүдэд бол. Тэгээд ялангуяа нөгөө одоо хүүтрэл цас мус болоод ирчингүүд тий. Төгжрөл тэгэл 11 12 сар гээл нөгөө шинэ жилийн уур амьсгал орчин усч ээж нар гарч ирэх нь багасаа авчдаг. Тэгээ альтраад унчвал гээ би ч гэсэн өөрөө дотроо саан зовоод байхгүй. Тэгээд ийм үед болоод ялтчгүй гэртээ тав тухтай дулаахан орчинд онлайн явгийнхаа хичээлийг хийчихвэл зүгээр санагдсан. Тэгээд энэ удаагийн онлайн хичээлийг бас ингээд зүгээр нэг юм хичээл биччихээд тэгээд энийг үзэрэй гэдэг ингээд орхиж явах биш. Тэгэхээр ч хүмүүс мэдээж онлайн явд ингээд бүртгүүлсэн ч гэсэн ингээд хийхгүй байждаг шүү дээ. Тэгэхээр аль болох оролцоотой байхын тулд яавал яг энэ онлайн явгийг үр дүнтэйгээр ээж маань хичээллэх бол гэдэг дээр их ажиллаж байгаа. Тий, үр дүн гаргахын тулд ядраа залхуураад тий ингээд нөгөө юмаа идчих захтаа ингээд ингээд сууж идэв шүү дээ. За тэгээд зөндөө өөр юм ярмаар байна. Ер нь ээжүүдийн сэдв дуустгүй тий. Яриа л ивэл ингээд ургаал ингээд яриад байдаг. Тэгээ ялтчгүй одоо хоёуланд нь цаг байхгүй юм чинь тий. Нөгөө бусад подкастуудыг үзэхээр ингэж дуустдаг тий. Тэгэхээр битүүрийн яриа дуусгаж гин. Тэгээ та хэд бас битүүрийн яриа таалагдсан бах гэж бодож гин. Тэгээ мөгчин маань алах хөвгтдээ ч гэсэн ингээд зааландаа хурж ирээд настай хамт ярилцсанд баярлаа. Баярлалаа гшаа. Сэрэн. За баярлаа. Одоо яг болчихно уу? За баяртай.